За hi guys Power Dimension тэгэхээр амсын ясаараа One Piece-ийн хамгийн хүчтэй 204-ийг ярихад бэлэн боллоо. Өнөөдөр 200-аас 150 хүртэлх дүрийг ярих болно. Доороос нь эхэлж ирмэлнэ. Уг нь эхлээд 104-ийг ярих гэж бодоод Google-ээс хайгаад манчлан сайтуудаа сайсан ч бүгдээрээ өөр өөр байсан болохоор тэгээ би нэг мөсөө 200 болгоё гэж бодоод 204-ийг хийсэн байгаа. Эдгээр 204 юуг нь ярих вэ гэхээр шагналж Жемис хэрвээ тэнгисийн цэрэг бол далайн дээрмчин байсан бол хэрэг шагнал авах байсан бэ гэсэн пенүүдийн таамаг мөн миний таамаг байгаа. Эхний 104-ийг бол би сайтуудаас хараад бас өөрөө бодож байгаа дээрэмсэн 100-аас хойш бол эхний 104-д орох хэсгүүд дөрүүд гэж бол зүгээр багаагаар нь тавьсан байгаа. Жоохон л ирэмсэн. За тэгээ бичлэгэндээ оръё, лайк сабаа дараарай. 200 дахь дүр бол баги байгаа. Аним дээр тэнгисийн цэргүүд суудал хэлэгч баги гэж нэрлэдэг. 3,189 саяын шагналтай. Баг нь кросс кулдын нүүр царай мөн доороо маш олон зэрэгтэй удирдах чадвар маш сайн гэж үздэг. Бара номыг их жимсийг эзэмшдэг. Энэ жимсний чадвар нь ямар ч цаашлт нөлөөлөхгүй мөн өөрийгөө хэд хэдэн хэсэг хувааж агаар түнэгээ өснөр удирдах чаддаг болгодог. Дараагийн дур бол Перона. Перона нь хоороо номыг их жимсийг эзэмшдэг. Өөрөөсөө гутран цус гаргаж ирж удирдаг. Дайсны үлээ орвол тэр хүн ч бас гутран голдог. Шагналын мэдээлэл байхгүй би 200 сая дэх хүн гэж бодож байна. Яагаад гэвэл жимс нь маш ярвхтай өвчтэй. Гэхдээ ганц усаа бодол нөлөөлдөг. Лили Стомак гэх үлэмжтэй эмэгтэй мини номыг их жимсийг эзэмшдэг. Уг жимсний хүч нь үлэмжнээс 5 мм үл жижиг томрох боломжийг олгодог. Уг эмэгтэй нь 320 саяын шагналтай. Дараагийн дүр бол тэнгисийн цэргийн дэдэд адмирал Жон Жайн. Пенүү түүнийг дорой 500 сая хүрнэ гэж үздэг. Маринпорт үеэр цагаан сахалтай сэлэм зөрүүлж амжсан. Тэнгисийн цэрэгт маш олон гавьяатай хүн гэж үздэг. Бусад онцгой мэдээлэл гэвэл хувцсан арай өөр. Дараа тэнгисийн цэргийнхний тухай ярихдаа ярьж өгнө. Дараагийн үлэмжтэн бол Вада цомыг тодорхой шагнал байхгүй 262 фит 5 инчийн өндөртэй 80 м өндөртэй гэсэн үг. Гэхдээ өөрийгөө илж илүү том болдог энэ чадвараараа бүтэн плотыг жусдах чаддаг. Тиймээс би энэ чадварыг 1 тэрбум гэж үнэлнэ. Дараагийн хоёр үлэмжтэн бол Oimo Kashi 2 One Piece Wiki сайтын мэдээлснээр тэд хоёулаа 1600 см өндөртэй. А2 One Piece fandom дээр 1700 см гэсэн байна. Тэд өмнө нь аврах дайчин талаан дээрэмжтэй бүрэлдэхүүнд байсан. Энэс л бид харуулын үүрэг гүйцэтгэхээр хурдтагдаж очсон байжээ. Пенүүд 80-аас 120 саяын шагналтай гэж үздэг. Дараагийнх мөн л хоёр үлэмжтэн байна. Жаруул 2. Хөрхрээ сахалж оруулал уулын сахалж аруулын амд аврах дайчин талаан дээрэмжтэй Ахмад байсан. Тэрээр аврах баатар дэлхийн хамгийн эртний дайчдын нэг гэдгээр алдартай байсан. Одоогоос 63 жилийн өмнө Жаруул залуу Шарлотын дэнэг цохыг оролдог үеэр үхлийн шар хавж удалгүй үхэлд өргөсөн. Тэгснээр Жаруул хамгийн хөгшин үлэмжтэн болж байгаа. Тэд ойролцоогоор 300 настай гэсэн байна. Пенүүдийн хоёрыг 300-аас 500 саяын шагналтай байж чадна гэж үзсэн байна. Дараагийн үлэмжтнүүд бол Gold Orc, Gear Distancer, Албан ёсоор шагналын сангийн мэдээлэл байхгүй, New Giant Warrior Pirates-ийн гишүүн, Тэрсэн малгатын плотын гишүүн, манга дээр л юм болоод байгаа юм шиг үлээ. Тэгээ би манга уншдаг болохоор нэг сайн мэдэхгүй байгаа. Dressrosa Arc-ын төгсгөл дээр гарч ирдэг. Дараагийн үлэмжтэн бол хажруудын. Одоогоор шагналын сан хэллээгүй. New Giant Warrior Pirates-ийн ахлагч, Тэрсэн малгатын плотын ахлагч тэрийн нэг. Би бол 300 саяас илүү шагналтай байж болно гэж бодож байна. Дараагийн дүр бол IDO 500 саяын шагналтай. IDO Pirates-ийн ахлагч, Тэрсэн малгатын плотын ахлагч нарын нэг. Урт гарт овгийн хүн IDO-гийн гар нь бусад урт гартуудаас арай өөр. Энэ нь тулаанд маш их давуу тал болж чаддаг. Дараагийн дүр бол Орлон буус 148 саяын шагналтай Yonto Mariaгийн ахлагч, мөн Тэрсэн малгатын плотын ахлагч нарын нэг. За одоо CP0-гийн гишүүдийг бол маш богинохон яриад өвчөө гэж бодож байна. Эхний дүр бол Gurnika, CP0-гийн гишүүн байсан Kaido Lupo-ийн талаас садуулж Lupo-г өвлийн ирмэг тавьсан. Тэгээд эцэст нь өөрөө Kaido долоосон. Пенүү 500-аас 600 саяын шагналтай авах байсан гэж үздэг. Дараагийнх нь Маха, Пенүүд 350-аас 450 саяын шагналтай авах байсан гэж үздэг. CP0-гийн хамгийн хөгшин гишүүн. Дараагийнх нь Gizmondo, түүнийг Пенүүд 250-аас 350 саяын шагналтай авах байсан гэж үздэг. Дараагийнх нь Joseph, түүнийг Пенүүд 200-аас 300 саяын шагналтай авах байсан гэж үздэг. Анээрээ CP0-гийн бүх гишүүд төмөр хөнгөх аргыг ашиглаж чаддаг. Дараагийнх нь Kumodori, түүнийг Пенүүд 100-аас 150 саяын шагналтай авах байсан гэж үздэг. Уламжлалт Япон загварын зодон чемпион ихтэй. Дараагийнх нь Fukuro, түүнийг Пенүүд 100-аас 150 саяын шагналтай авах байсан гэж үздэг. Rokushiki гэх техникээр тулалдаг. Дараагийнх нь Jabra, түүний хөнөд 250-аас 350 саяын шагналтай авах гэсэн гэж үздэг. Энэ номыг жимсийг эзэмшдэг. Энэ жимс нь хэрэглэгчийг шон олох урах боломжийг олгодог. Мөн л Rokushiki-г техникээр тулалдаг. Calipa, түүний хөнөд 120-аас 180 саяын шагналтай авах гэсэн гэж үздэг. Ава номыг жимсийг эзэмшдэг. Дараагийнх нь Bulina, түүний хөнөд 150-аас 200 саяын шагналтай авах гэсэн гэж үздэг. Доо номыг жимсийг эзэмшдэг. Энэ жимс нь хүссэн газар хаалга гаргаж чаддаг.
Дараах нь Каку түүний хөнөө 500-аас 600 сая шагналтай хасан гэж үздэг. Өшөө номог жимсийг эзэмшдэг. Энэ жимс нь анаа шуун болгож чаддаг. Дараах нь Стюси түүний хөнөө 400-аас 500 сая шагналтай хасан гэж үздэг. Бата номог жимсийг эзэмшдэг. Энэ жимс нь вампир болгож чаддаг. Дараагийн дөрөв Галадиус Донхо далайн дээрэмжтэй баг Памук номыг жимстэй. Өөрийн биеийг оролцуулаад ямар ч органик хүсэлтийг томорч хагарч үнсэндээ тесрэх боломжийг олгодог. 31 сая шагналтай түүний шагналын найраа дутуу үнсэн байх гэж бодож байна. Дараагийнх нь ПК 99 сая шагналтай бас л дутуу үндэгцэн. Яагаад гэвэл маш их хохирол учруулж чадна. Бас энэ том зүйлийг ботч эсвэл савьж чадах нь маш цөөхөн гэж бодож байна. Өндрөөс Роза аркийн үеэсэж том болж чаддаг гэж магадгүй. Энэ гайхалтай жимс нь ишин номыг гэдэг жимс. Дараагийнх нь Синор Пинк 58 сая шагналтай манай Франкигийн жинхэнэ хүнстгэдэг ир Сүүсүү номыг гэдэг жимстэй. Энэ жимс нь хатуу гадаргуугаар сэлж чаддаг болгодог. Сисер Клаун 300 сая шагналтай Гасуу номыг гэдэг жимстэй. Биеийн газ мөн биесээ газ гаргаж чаддаг. Бас хорт газ гаргаж чаддаг. Эрдэмтний хувьар бол маш чадварлаг Вегапанкийн ардаас орох үз. Дараагийн дүр Кавендиш 330 сая шагналтай маш чадварлаг сэлэмчин мөн сэлэмний маш аимшигтай хараалтай. Тэр хараал нь унтж явахт нь гарч ирдэг. Бас тэр хараал нь бол зүгээр л алдлахын машин гэсэн үг. Дараагийнх нь Дэлинжер 195 сая шагналтай хүчирхэг хагас хүн загас маш их хурд хүчтэй мөн догшин жоохон тэнэг гэж бичсэн байна. Дараагийн дөрөв Даймонт 99 сая шагналтай Хэрэ номын буюу туг жимстэй металл газар хувц гээд бараг бүх зүйлсийг намирдаг тухшиг болгож чаддаг. Дараагийнх нь Ребека Пэну 10-аас 30 сая шагналтай хасан гэж үздэг. Яг 30 саяас илүү шагналтай хүмүүсийг ялах чадвартай гэтээ гэмтэж чаддаг учраас дээшээ үнэлэгдэх боломжгүй. Дараагийн дүр бол Бүү Пэнүүд мөн л 10-аас 30 сая шагналтай хасан гэж үздэг. Дэрсэн малгатын плотын гишүүн яг ахаасаа жоохон суул одоохондоо. Дараагийнх нь бол Бүүгийн ах Сай 210 сая шагналтай Хашокон гих толооны маягийг ашигладаг. Бие хөдөлгөөнийг дөргөө болгож дайсны дотор өртөн хөндлөн сүйтгэдэг. Хэдэн жилийн дараа бол энэ дүрийг эхний 100 удаа эхний 30-д орохоор ирээдүйд дүр гэж би боддог. Одоо харин тэдний аав Дон Чинжао 500 сая шагналтай өмнө нь 542 сая шагналтай байсан. Тэрээр эдүйдээ Голд Рожер мөн Гарпи өрсөлдөгч байсан. Гэвч Гарп бүрэн гэж нэрлэгдэг байсан бахархал толгойг нь хонхойлон зогсон байт юм аа. Дараагийн дүр бол Лео Парамешо төрлийн Юни номыг жимсийг эзэн. Энэ нь бүх зүйлийг ойж чаддаг болгосон. Пенүүдийн 30-аас 70 сая шагналтай байх гэж үздэг. Томтоодоо далайн дээрэмчтэй ахлагч Дэрсэн малгатын плотын ахлагч нарын нэг. Дараагийнх нь Лавожи 61 сая шагналтай Донх голлан дээрэмчдийн гишүүн өөрийн G гэх техникийг ашиглаж тулдаг. Дараагийнх нь Шүүгэр Хобби номыг жимсийг эзэмшдэг. Пенүүд 300-аас 600 сая шагнал хүрнэ гэж үздэг. Учир нь гэвэл түүний чөтгөрийн жимс маш хүчрэг бүтэн улсыг дарангуйсан гол шалтгаан. Дараагийнх нь Теребол Пенүүд түүний 300-аас 400 сая шагналтай гэж үздэг. Вита номыг жимсийг эзэмшдэг. Хүчин нэг нус шиг тийм салстан хүн болж чаддаг. Дараагийнх нь Baby та Буки номыг жимсийг эзэмшдэг. Уг жимс нь бие ямар ч зэвсэг болгон хувирах чадвартай. Пенүүд 80-аас 150 сая шагналтай гэж үздэг. Дараагийнх нь Кайрос Пенүүд 200-аас 350 сая шагнал хүрнэ гэж үздэг. Маш хүчрхэг дүр мөн Колосеумд 300 талаанд ялагдаагүй домог гладиатор. Дараагийн дүр нь Хак хувьсгалын армийн ланч Фишмен каратегийн мастер Пенүүд түүнийг 60-аас 120 сая шагналтай гэж үздэг. Time Skipper Robin Фишмен каратег зааж байсан. Дараагийнх нь Белами Бана номыг жимсийг эзэмшдэг. Хөл гараа бүрж болгож чаддаг. Мөн хүч хурдаа хэд дахин сайжруулдаг. 195 сая шагналтай. Дараагийн дүр бол 2 дугаар Элизабелло 120 сая шагналтай Флоренцийн хаан улсын хаан. За тэгээ мэдээлэлээ цуглуулж явахдаа энэ дүр дээр нэг сонирхолтой баримт олсон. Тэрийг одоо та бүхэндээ хүргэе. Түүний хааны цохилт нь 1 минут сэнгэлдэг учраас сул талтай ч адмиралыг чунах чадaltaй гэж үздэг. Тэгээ одоогийн нэг ярилцлаган дээр нэг Пен асуусан байна. 2 дугаар Элизабеллогийн Кинг Панч үнэхээр улс өрүүлж чадах уу эсвэл Дагама зүгээр хэтрүүлээд байна уу гэж асуухад одоогийн өрөлд үгүй тэр хэтрүүлээгүй. Кинг Панч л үнэхээр аимшигтай зүйл. Хэрвээ тэр Колосеумд бүх хүчээрээ зогсон бол тэр газрыг болдож өрсөлдөгчдөө бүгдийг нэг доор унгах байсан гэж хариулсан байна. Тэгээ би бодсон юм л да хэрвээ 2 дугаар Элизабелло хаан биш далайн дээрэмчний мөрөөр өвсөн бол үнэхээр л Тэнгисийн цэргийнхний хамгийн том дайсан байх байсан ч гэж магадгүй юм гэж би бодсон. 152 дахь дүр Блүүжилийн уртул домгийн хүн Айдиагийн багийн гишүүн Мөндөрсөн булгаатын плотын гишүүн 60-аас 100 сая шагналтай байхаас ингэж Пенүүд үздэг. За сүүлээс 2 дахь дүр бол Богард Гарпийн дэд офицер мөн туслах нь.
Пенүү тэнэг 200-аас 300 сая шагналтайгаас ингэж үздэг маш нууцдаг дүр. Эхний 100 ч орж магадгүй. Манга дээр л нэг юм болоод байгаа юм шиг лээ. Тэгээ би манга уншиж болохоор мэдэхгүй байгаа. TikTok-оос нэг Марсын өмнө хэсгийг мэддэг юм байвал комент хийрээ. За тэгээ өнөөдрийн хамгийн сүүлийн дүр бол доол. Тэгсийн зэрэг дид адмирал G14 баазыг удирддаг 250-аас 300 сая шагналтай байгаас ингэж пенүүд үздэг. За тэгэхээр энэ видео тань таалагдсан бол лайк сабаа дараа. Тэгээ энэ видеогийн дараагийн парт бол хизээч орж магадгүй 2-3 хоногийн дараа эсвэл 7 хоногоос 2-7 хоногийн дараа ч орж магадгүй. Тэгээ дараагийн видеон дээр энэ видеоны парт 2-ын заавал орно гэж байхгүй бох. Тэгээд надад дахиад төлөвлөсөн 2-3 бичлэг байгаа. Жишээ нь үцэн анимуудаа жагсаахаа эсвэл Grounding аним байгаа тэр анимны текст нь бичсэн ярихтай л дээ. Тэгээ юу ч энэ видеоныхоо парт 2 3 4-ийг бол эзэн нэг цаг заавал хийн. Тэгээд энэ үрд үзсэнд баярлалаа. Баяртай.